Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Бид өнөөдөр хичээлээрээ дэлхийн бөмбөрцгийн хаана бид амьдарч байна вэ? За гэдгийг газар зүйн солилцол ашиглан тодорхойлох талаар дэлгэрүүлэн авч үзэх болно. За инхийн тулд бидний хамгийн сайн бидэг математикийн энгийн графикийг бүгдөө авч үзье. За бид координатын хатгаа цэгийн барилыг тодорхойлохдоо тодорхойлж шугамар холбож үздэг. За инхийн тулд бид нар цэг бүрийн 2 утгыг ашиглаж x утга за мөн одоо y утгын одоо огцгслоор тухайн цэгүүдийн байршлыг тодорхойлж өгдөг. За шийдвэл өдөр нэг цэгийн байршлыг харъя. За ингээд харах юм бол бид нар x-ийн 4, y-ийн 7 дээр энэ цэг байршиж байгааг бол харж болж байна. За мөн өөр цэгийн байршлыг харъя. За энэ цэг бол x-ийн 7, y-ийн 5 гэсэн байршил дээр байрлаж байгааг бид нар тодорхойлж тухайн цэгүүдийн байршлыг тодорхойлсноор хооронд нь шулуунаар холбож графикийг байгуулдаг. За тэгвэл энэтэй төстэй жашнаар бид нар дэлхийн бөмбөрцгийн хаанда баярлаж байгааг нарийн бид нар тодорхойлох боломжтой ахна. За инхийн тулд бид нар газар зүйн солилцол ашигладаг. За үүнийг бүгдөө жишээлэн авч үзье. За ингэж үзвэл x тэнхлэг бол экваторын шугам байна. За дэлхийн бөмбөрцгийг тэнцүү талан хуваасан хөндлөлийн шугамыг бол экваторын шугам гэж нэрлэдэг. За экваторын шугам бол Т градус дэлхийн бөмбөрцгийг хойд хагас өмнөд хагасад тэнцүү хуваадаг. За экваторын хойд хагас байрлах аливаа байршил бол хойд хагас юм. За экваторын шугамын өмнөд хагасад байрлаж байгаа аливаа байршил нь өмнөд хагас. За тэгвэл зэрэгдэгч юу вэ? Экватортай зэрэгцээр татагдсан шугамуудыг зэрэгд гэж нэрлэнэ. За зэрэгт нь баруун зүүн зүгийг заах боловч уртаараа өөр. За хамгийн урт зэрэгт бол экваторын шугам ба. Экватороос 2 төлөв рүү болгогдсон зэрэгдүүдийн урт багасж байдаг. За инхээр зэрэгдийн уртыг бодож олохдоо L тэнцүү 2πr косинус p үнцэг гэсэн энэ томьёогоор бид нар тухайн зэрэгдийн уртыг бодож олдгоо. Өргөрөг гэж юу вэ? Тухайн цэг экватороос хойш урагш ямар зайд оршиж байгааг өнцгөр илэрхийлдэг. За энд бол хойд төлөвл хойд өргөргийн 90 градус. За тэгвэл энэ экваторын шугамнаас 90 градусын өнцгөр байрлаж байгааг харуулж байна. Өмнөд төлөвлийн төл буюу өмнөд өргөргийн 90 градус. За экваторын шугам Т градус. За ингээд бид нар өргүүдийг бол тодорхой хэдэн градусын өнцөд байрлаж байгааг тодорхойж олдог. За тэгвэл хамгийн дээд өргөрөг хэдэн градус юм бэ? За энэ бол өргөрийн шугамд бол тгээс 90 градус хүртэл тоолдог тул хамгийн одоо өндөр өргөг бол 90 градусын утга байна. За тэгвэл өргөг гэдгийг бүр наривчилж үзэх юм бол тухайн зэрэгтийн хавтгайн экваторын хавтгаатай үүсгэж байгаа энэ өнцгийг бол өргөг гэж нэрлэж байна. За энд одоо үүсэж байгаа өнцөг бол 40 градусын өнцөг байна. За энэ бол хойд өргөргийн 40 градус. За бид нар ингээд татаад үзэх юм бол энэ бол экваторын шугамнаас 40 градусын зайтай байгааг илэрхийлж байна. За тухайн одоо өргүүдийг бол бид нар тухайн нэршлэр бол нэрлэж ялгаж өгдөг. За энд бол экваторын шугам Т градус, мэлхийн зам хойд өргөргийн 23.5 градус, материйн зам өмнөд өргөргийн 23.5 градус, хойд төлөвийн цагираг хойд өргөргийн 66.5 градус, өмнөд төлөвийн цагираг өмнөд өргөргийн 66.5 градус, хойд төлөв хойд өргөргийн 90 градус, өмнөд төлөв өмнөд өргөргийн 90 градус. За өргөргүүдийг нэршигтээ бид нар тухайн өргөргийг бол бид нар Т градусаас 30 градусын хооронд байх юм бол нам өргөрөг. За 30 градусаас 60 градусын хооронд өргөргийг дундаж өргөрөг. За 60 градусаас дээш өргөргүүд бид нар өндөргөө өргөрөг гэж бол нэрлэдэг. За өргөргүүд яагаад ингэж нэрлэж байгааг бид нар авч үзэх юм бол энэ нь нарны X тусгалтай холбоотой. Өөрөөр хэлбэл нарны X тусгал дэлхийн бөмбөрцгийн хойд хагасад мэлхийн зам, за өмнөд хагасад бол одоо материйн зам хүртэл энэ хоёрын хооронд 90 градусын өнцгөр X тусдаг. Өөр хаач одоо өөр газар бол нарны тусгал 90 градусын өнцгөр тусдаггүй ахна. За энэ үед тухайн өдрүүд одоо хойд төлөвийн цагираг болон хойд төлөв дээр одоо өдөр шөнийн өршлөх хугацаа өөр байгаа учраас энийг бол бид нар ялгаж авч үздэг байна. За голдож
За дэлхийн тэнхлэг бол энэ хоёр үзүр нь бол хойд ба өмнөд тэгвэл за эдгээр нь бол одоо байран дээр иргэдэг цэгүүд. За дэлхийн энэ хоёр төлийг дайруулан татсан цагирыг бол голдож буюу одоо меридан гэж нэрлэдэг. За энэ меридан гэдэг үг нь бол үд дундын шугам гэсэн утгатай байх нь. За голдч нь хойд ба өмнөд зүгийг заах ба за градусын хэмжээ нь бол баруун болон зүүн тишиг байрлалыг бол тодорхойлж өгдөг. За бүх одоо голдчуудын урт нь тэнцүү. Яагад бол хойд болон өмнөд хөлийг л холбож байгаа учраас бүх голдчуудын урт нь тэнцүү байдаг байх нь. За анхны голжийн шугам бол тэг градусын шугам. Анхны голдч бол дэлхийн бөмбөрцгийн баруун уртраг, зүүн уртраг буюу баруун зүүн хагасд бол тэнцүү хувааж байна. За анхны голжийн баруун хэсэгт байрлах аливаа цэгийн байршил бол одоо баруун хагас буюу баруун уртраг. За анхны голжийн шугамын одоо зүүн талд байрлаж байгаа бүх одоо байршил бол зүүн хагас буюу зүүн уртраг байх нь. За уртраг гэж юу вэ? Тухайн цэгийн голдчоос дэлхийн тэнхлэг хүрсэн хавтгай ба анхны голдчоос дэлхийн тэнхлэг хүрсэн хавтгайн хооронд үүсч байгаа өнцгийг уртраг гэж нэрлэнэ. За өөрөөр хэлбэл анхны голдчоос баруун зүүн тийш хэдэн градусын зайтай байрлаж байгааг уртрагийн шугам харуулж өгдөг. За уртрагийн шугам анхны голдчоос 2 тийш баруун уртрагийн тэг градусаас 180 градус хүртэл тоологддог. За зүүн уртрагийн тэг градусаас 180 градус хүртэл тоологдно. За тэг градус бол анхны голдчийн шугам. За анхны голжийн шугам Английн одоо орны төв Грeenwichийг дайрдагдвал мөн Грeenwichийн одоо голдчч гэж нэрлэдэг. За 180 градусын шугамыг бол өдөршин солигдох шугам гэж бас нэрлэдэг. За ингээд бид нар өөрөөр хэлбэл анхны голдож болон экваторын шугамын тусламжтайгаар дэлхийн бөмбөрцгтэр одоо тухайн одоо цэгийн байршлыг аль хэсэгт одоо байрлаж байгааг тодорхойлох боломжтой. За ингээд бүгдөө тухайн одоо дэлхийн бөмбөрцгийн аль халаас хагасад хэрхэн байрлаж байгааг харъя. За дэлхийн бөмбөрцгийн за баруун өмнөд хагасад Өмнөд Америк, за зүүн өмнөд хагасад Австралийн их газар байрлаж байгааг бид нар тодорхойлж зүг чигийн тусламжтайгаар тодорхойлж харах боломжтой байна. За ингээд бид нар өрөг уртрагийн тусламжтайгаар газар зүйн солилцлыг тодорхойлж болдог. За экваторын шугамтай зэрэгцээ татгсан хойд хагасад татгсан шугамнууд бол хойд өргөрөг. Экватороос урш татгсан зэрэгцээ татгсан зэрэгдүүд бол өмнөд өргөрөг. Анхны голжийн шугамын баруун талд байрлах уртрагийн шугамнууд баруун уртраг, зүүн талд байрлах уртрагийн шугамнууд зүүн уртрагийг зааж харуулдаг. За ингээд C шугамтай цэгийн байршлыг тодорхойлохын тулд бид нар C цэгийг дайрч байгаа өргөргийн үзүүрт харагдах градусын хэмжээг бүгдөө харъя. За энэ бол хойд өргөргийн 60 градус. Уртрагийн градусыг харъя. Уртрагийн градусыг харах юм бол зүүн уртрагийн 60 градуст байрлаж байгааг харж болж байна. За ингээд үзэх юм бол C цэгийн байрлал бол хойд өргөргийн 60 градус, зүүн уртрагийн 60 градуст байрлаж байгааг тодорхойлох бүрэн боломжтой байна. За энд өгөгдсөн тасгалыг бүгдөө харцгаая. За энд бол тухайн одоо өргөх болон уртрагуудын хайрцгийн хэмжээ нь бол 15 градусаар ялгаатай байна. За энийг бид нар харгалзан үзэж, за тухайн одоо улаан өнгөөр тэмдэглэгдсэн ABCD цэгүүдийн байршлыг тодорхойлъё. За ингэж тодорхойлохын тулд эхлээд өргөргийнхөө утгыг эхэлж бичээрэй. За дэвтэр дээрээ хүүхдүүдээ цэгүүдийн байршлаа тодорхойлж бичснээ багшийнхаа бичсэнтэй тулгаж хараарай. За Э цэгийн байршил хойд өргөргийн 60 градус, баруун уртрагийн 30 градус. B цэгийн байршил өмнөд өргөргийн 15 градус, баруун уртрагийн 105 градус. C цэгийн байршил өмнөд өргөргийн 75 градус, зүүн уртрагийн 75 градус. За бүгдөө газрын зураг ашиглан айцмууд үнцгийг тодорхойлох энэ аргачлалтай танилцъя. За дэлхийн тэнхлэгээ эргэх байнгын хөдөлгөөнд оршдогт бол баруун болон зүүн цэгийг ямар нэгэн зүйлтэй бол харьцуулан авч үздэг. За харин дэлхийн хоёрд бол хойд өмнөд зүгийг зааж байгаа эцсийн бол одоо цэг байх нь. Инхээр өөрөөр хэлбэл хойд төлвөл хойд зүг, за өмнөд төлвөл одоо өмнөд зүгийг бол зааж өгч байна. За энэ бид нар бол ертөнцийн зүг чигийг тогтоож одоо хойд, зүүн, өмнөд, баруун
за дэлхийн бөмбөрцгийн аль хасад байрлаж байгаа гэдгийг тодорхойлж болдог. За тэгвэл айзмод үнцгийг хэрхэн яаж тодорхойлох талаар бүгд үзье. За голдож шугам ба түүнтэй параллел шулууны хойд чиглэлээс тухайн чиглэл хүртэл цагийн зүүнний эргэлтийн дагуу тэг градусаас 360 градус хүртэл тоологдох хитэ үнцгийг бол айзмод үнцэг гэж нэрлэдэг. Хойд зүг бол за тэг градус, за үүнтэй татагдсан параллел шулуунаас за тухайн цэг хоёрын хооронд үүсэж байгаа үнцгийг бол айзмод үнцэг гэж тодорхойлж байна. За зурагт өгөгдсөн цэгүүдийн байршлыг бүгдөө дэлхийн бөмбөрцгийн аль хагасад байрлаж байгаа бүгдөө харъя ертөнцийн зүгээр. За мод бол баруун хойд, за байшин зүүн хойд, за терм баруун өмнөд, худаг зүүн өмнөд хэсэгт байрлаж байгааг харах боломжтой. За ингээд үзвэл айзмодын чиглэлээр хэдэн градусын өнцгөр байрлаж байгааг харъя. За хойд зүг бол тэг градус, за эндээс хэдэн градусын зайтай байгааг бид нар луужингийн тусламжтайгаар харж байна. За ингээд үзвэл за байшин бол 50 градус, за худаг 140 градус, за терм 230 градус, за мод 320 градусын өнцгөр айзмод өнцгөр байрлаж байгааг бид нар тодорхойлж болж байна. За мөн одоо айзмод өнцгийг бид нар том масштабын байр зам зураг ашиглан хэрхэн одоо зүр чигийг тодорхойлж байгааг аргачлалтай танилцъя. За инхийн тулд бид нар одоо өнцөг хэмжигч шугамыг ашиглаж байна. За өнцөг хэмжигчийн тэг градус бол бид нар босоо чиглэлд бол тагцуулан авч үзснээр тухайн өгөгдсөн объект хоёрын хооронд хэдэн градусын өнцөг үүсэж байгааг бид нар тодорхойлж болно. За ингээд А цэгээс Б цэг хэдэн градусын өнцгөр тодорхойлсныг бүгдээр харъя. За ингээд харах юм бол энэ хоёрын хооронд бол 105 градусын өнцгөр байрлаж байгааг харж болж байна. За гүүрийг харъя. За гүүр бол хойд зүгийн буюу одоо тэг градусаас за энэ бол 20 градусын өнцөг үүсгэж байрлаж байгааг харж байна. За булгийг харъя. Булаг. За булаг бол 85 градус. За цэгээс С зүг буюу одоо сургууль руу чиглэсэн энэ чиглэл бол одоо 180 градус. За эндээсээ бид нар дахиад тэг градусаас эргүүлэх хэмжих юм бол энэ маань 275 градустай давцахны. За бүгдөө одоо Дорногов аймгийн төв Сайшин хотын соливцлыг олох харгачлалтай танилцъя. За ингээд Сайшин хотыг харах юм бол Сайшин хотыг дайрсан өрөг уртаргийн шугам ерөөсөө дайрч өнгөрөөгүй. За ийм учраас бид нар энэ цэгийг дайрч байгаа бид нар өргөргийн болон уртаргийг олохыг бүгдөө хамтран ажиллая. За ингээд ажиглаж харах юм бол хойд өргөргийн 42 градус. За гэтэл Сайшин хот бол энэ 42 градусаас илүү одоо өндөр өргөрт байрлаж байна. За одоо 48 градусаас бага одоо өргөрт бол байрлаж байгааг бол харагдаж байна. За энийг бид нар одоо гаргах ёстой байна. За уртаргийн шугамаа ажиглая. Уртарг бол 108 градусын шугамнаас илүү за 114 градусаас бага зайд байрлаж байна. За инхийн тулд бүгдөө Сайшин хотын өргөргийг тодорхойлж харъя. За өргөрийг тодорхойлохын тулд бид нар хойд өргөргийн 42 градус, хойд өргөргийн 48 градус. За энэ хоёрын хооронд хэдэн сантиметрийн зайтай зурагдсан байгааг бүгдөө эхэлж хэмжиж үзэх ёстой. За инхийн тулд шугамаараа хэмжих юм бол энэ хоёрын хооронд 2.6 см зурагдсан байна. За ингээд бүгдөө бодож үзье. 42 градус 48 градус энэ хоёрын хооронд 6 градусын зөрүү байна. За ингээд шугамаар хэмжиж үзэх юм бол 2.6 см. За Сайшин хотыг за өргөргийн 42 градусаас хэмжиж үзэх юм бол 1.5 см зурагдсан байна. Тэгвэл энэ зайд хэдэн градус ноогдох нь гэдгийг гаргаж үзэх. За ингээд гаргаад үзэх юм бол 3.4 градусын зайд Сайшин хот байрлаж байна. За бид нар хэмжихдээ 42 градусаас хэмжсэн учраас зөрүү гарсан 3.4 градусаа нэмэх юм бол Сайшин хот маань хойд өргөргийн 45 градус 24 минутанд байрлаж байгааг гаргаж болж байна. За одоо бүгдээрээ Дорногов аймгийн төв Сайшин хотын уртаргийг бодож олъё. За уртаргийн шумыг бодож олохын тулд бид нар за Сайшин хотыг багтааж байгаа уртаргийн 108 градус 114 градусын хооронд хэдэн сантиметр байгааг шугамаараа хэмжиж олно.
За ингээд олох юм бол энэ хоёрын хооронд 1.4 см зурагдсан байна. За тэгээд уртыргийн 108 градусаас сайн шанд хот хүртэл хэдэн сантиметр байгааг хэмжиж, за ингээд хэмжиж үзэхэд 0.5 см байх. За бүгдөө харьцаагаа зохиож үзье. 6 градус нь 1.4 см-ийн зайтай зурагдсан бол 0.5 см-д хэдийн градус ноогдох вэ? За ингээд бүгдөө бодож үзэхэд 2.1 градус гарч ирж байна. За бид хэмжилт хийхдээ зүүн уртыргийн 108 градусын талаас хэмжсэн учраас зүүн рүү гарсан 2.1 градусаа нэмж өгнө. За ингээд нэмж өгөх юм бол сайн шанд хотын дайрж байгаа уртыргийн шуум нь 110 градус 6 минутанд байрлаж байна гэдгийг тодорхойлох бүрэн боломжтой байна. За бид нар захин орчинд болон газар зүйн солилцлыг өндөр наривчлалтаар тодорхойлох боломжтой. За энд бол бид нар GPS ашиглаж байна. За онлайн орчинд бол захин газрын зураг ашиглаж байна. За мөн сургалтын янз бүрийн платформуудыг ашиглаж бид нар газар зүйн солилцлыг өндөр наривчлалтаар тодорхойлж болох нэ. За ингээд хичээлдээ амжилттай оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Амжилт хүсье.